За явцгаана. Эхнийхээ бичлэгээр уг нь нэлээд амжилттай явж байгаа хүний талаар тэр хүнээс суралцах зүйл юу вэ гэж бодоод байтал одоо Minecraft тоглоом амин зөв саанд орсон. Тэгээд тэрний бүтээгч нь бодвол амжилттай л байлгүй гэж бодоод хайсан чинь яг бодсноос ч эсрэгээр санагдсан л да. Тэгээд тэр хүнийг бол Marcus Persson гэдэг юм билээ. Гэтэ одоо Minecraft-ын тоглогч нар бүр Notch гэдэг нэрээр нь мэддэг. Тэгээд тэр хүний талаар өнөөдөр ярих гэж бодлоо. Их сонирхолтой. Манай бол өөрөө швед хүн. Тэгээ анх 7 настай байхад аав нь компьютер авч өгсөн билээ. Гэтэ тэр компьютер нь одоо бидний мэддэг шиг юм гоё компьютер биш. Тухайн үед л яг бас гоё. Нэр нь Commodore 108 гэсэн нэг юм компьютер авч өгсөн билээ. Энэ дээрээ одоо анхныхаа кодыг бичиж одоо анхныхаа яг одоо нүг бидний мэддэг график байхгүй гэсэн нэг үгээс бүтсэн тоглоомод байдаг шүү дээ. Тийм тоглоомуудын код модыг бичиж одоо суралцсан юм билээ. Тэгээ нэгэн сонирхолтой юм нь хүмүүс чинь одоо жишээ нь амжилттай болсон хүмүүс чинь их сургууль сураагүй байдаг шүү дээ. Эсвэл коллеждоос гарцсан ч гэдэг юм уу. Гэсэн мань хүн бүр ахлах сургуулиас дундаас нь гарцсан юм билээ. Тэгээд бүх одоо компьютерийнхаа мэдлэгийг гэх юм уу тэр компьютер холбоотой юмнуудаа бүгдийг нь онлайн курсуудаас суралцсан. Амжилттай нь бүр тэрнгээрээ ажилд ороод өөрийнхөө амьдралыг авч явж чадахгүй байсан л да. Өөрийнх нь хобби бол ерөнхийдөө яг тоглоом хөгжүүлэх. Гэтэ яг үндсэн ажиллаа хийгээ явдаг байсан. Тэгэж нэлээд явсан л да. Явж байгаад 30-тай та хоёр найзтайгаа нийлээд одоо бидний мэдэх Mojang гэдэг компани байгуулсан. Тэгээд тэн дээр мэдээж тоглоомнуудын турш үзээд хүмүүс юу гэж одоо хандлагатай байх нь гэж хардаг л байсан юм шиг байгаа. Тэгээд яг жинхнээсээ яг 7 хоногийн хугацаанд 2009 оны 5 сарын 10-наас 17-ны хооронд нэг тоглоом хөгжүүлээд нөгөөдхөө олон хүмүүст гаргаад үзсэн чинь тэр нь Minecraft Classic болж таарсан. Анхныхаа хөлбөр дээр бүр ямар ч тийм AI-аас бүрдсэн гэх юм уу зомби, aalz, creeper нэтер бүгд байгаагүй, villager-ууд байгаагүй, одоо Ender Dragon бүгд байгаагүй. Зүгээр л нэг одоо байшин барих зорилготой. Тэгээд шинэсэн барьж болдог. Нэг тийм хүм маягаар л гарч ирсэн. Гэтэл бас нэг бүх цаг үеийн хамгийн олон зарагдсан тоглоомны их хөлбөр гэсэндээ яг тэр гарсан ондоо сая гаруй хөлбөр зарагдсан. Тэгээ энэ нь бол манай Notch-ийг долларын сайтан болгоход хангалттай байсан билээ. Нэг тоглоом нь нэлээд амжилтанд хүрчгээр тэрийг цааш нь хөгжүүлээд явдаг. Юм бүх компаниуд яг тэрний дагуу анх 9 оноос гарснаас хойш 2 жил орчим хөгжүүлсний дараа аль биесны хөлбөр гаргасан Minecraft-ийн. Тэр ондоо гэтэл одоо 4 сая гаруй хөлбөр зарагдаад Notch-ийг үл ерөөсөө мөнгөнд ямар санаа зовох шаардлагагүй болторл амжилттай явсан тоглоом. Тухайн ондоо Elon Zetterstand гээд бас хөгжүүлэгч эмэгтэйтэй гэрлээд амьдрал нь айгүй гоё явж исэн. Тэр хоёр нийлээд охинтой болсон. Мөн тухайн үед Notch маань Twitter, Reddit гээд юм сошиал платформуд дээр нэлээд одоо өөрийн байр суурь олцсон, олон дагчтай болцсон. Гэтэл одоо бүх зүйл Notch-ийн хувьд нэлээд буруугаар гэж хэлсэн. 11 он яг дуусгай алтанд аавнаас орсон. Тэгээд яг жилийн дараа юу болсон бүү мэд одоо янз янзын асуудал болж болох бах та. Эхнэрээсээ салсан. Тэр гэрэлтний үндсэндээ бол нэг 11 сар үргэлжлсэн гэсэн үг. Амьдралд нь нэлээд хэцүү зүйлс тохиолж байсан ч гэсэн яг хөгжүүлсэн тоглоомны хувьд бол байнга л одоо жилээс жилд орлого нэмэгдэжсэн, тоглогч нарын тоо нэмэгдэжсэн гэдэг юу амжилттай үйлчлсээр байсан. Гэтэ яг амжилттай ингэж үйлчлүүлэх, энийг хөгжүүлэх нь өөрөө Notch илүү хүндрэлтэй санагдаж эхэлсэн. Учир нь гэвэл ямар ч юм те сайн хажуугаар саар гихчээр олон тоглогч нарын хажуугаар тэр дунд одоо дургүй байгаа илэрхийлэх яг нөгөө үзэн ядагч нар хейтрүүд олон болоод ирсэн. Тий тоглоом нь одоо
олон хүн таалагдчихсан гэсэндээ маш олон хүнд бас таалагдахгүй тэрийг илэрхийлэх хүмүүсийн тоглоом болоод энэ нь сошиал ертөнцид бол нэлээд дэвтэй байдаг. Ноочд нэлээд төвхтэй санагдсан юм шиг байна. Энэ зүйл нь одоо явсаар агаад 14 онд мань хүн тоглооморч гэх юм уу нэг пост бичсэн байдаг нь Мочанг дээрх миний хувьцааг мань худалдаа авчих юм байна уу? Одоо хичээгээд шүмжил аваад байгаа нь одоо яг миний тийм тайп биш юм аягийн зүйл бичсэн байдаг. Үүнийхээ хажуугаар ахлах хөгжүүлэгч хийхээсээ одоо залхсан юм шиг байгаа. Тэг болоод өөрөөр Джеймс Бэгенстейн гэдэг залууг тавиад хэсэг явсан. Гэтэл одоо энэ тус оныхоо 915-нд Microsoft $2.5 тэрбум зарах шийдвэр төрсөн л дээ. Гэтэл мэдээж энэстэй татвар тэгээд бусад хүмүүстэй хувь мөө гээд яг өөрийнх нь авах бол гар дээр 1.3 тэрбум ирсэн. Энэ нь гэхдээ түүнийг 2000 хамгийн багын хүн их салтад оруулсан тохиолдөө. Хэлмаар яг л хаан шиг амьдарч эхэлсэн. Калифорнигийн Beverly Hills гэх газар байрлах нэлээд тансаг хаусыг Jay-Z, Beyoncé гэдэг хүмүүстэй үн хайлцаад $70 сая авсан. Тэгээд тэндээ яг л Great Gatsby гэх кинонд гардаг шиг л байнга л одоо парти зохиож идэг. Одоо байнга л олон танил хүмүүсийг тэндээ урьж идэг тиймэрхүү амьдралын хэмээгтэй болсон. Гэтэ яг жилийн дараа л бас нэгэн пост бичсэн нь өөрийнх нь амьдралын хэмээг маш одоо өөртөө таалагдахгүй хизээч одоо ганцаардж байгаагүй ганцаардж гэх утгатай пост бичсэн. Мань хүн яг ингэснийхаа дараа хэсэг байхгүй болсон. Сошиал ертөнцийн дээр ер нь их чимээгүй болоод ирсэн. Тэгж явжсэн 17 онд бас Америкчуудын нэлээд эмзэг сэдэв болох хүйс арьс өнгөний талаар постууд бичээд хүмүүсийн анхаарлыг буцаад татаад эхэлсэн л дээ. Тэрэн дундаа бүр it's okay to be white буюу тэ цагаан байх нь ямар ч асуудалгүй гэсэн тийм зүйл бичсэн байдаг. Энэ нь бол яг 14 онд анхаарал татах зорилгоор 4chan гэдэг вебсайт дээр бичигдсэн постыг одоо дуурайгаа бичсэн юм л да. Яг ямар шалтгааны бичсэн мэдэхгүй. Үүний хажуугаар бас энтэйгээ төстэй нэлээд олон пост биччихсэн. Энэ нь бол яг 19 онд Notch-ийг тэг үндсэн өөрийнх нь тоглоомн дээр байдаг. Миний рүү орохоор Made by Notch, Work of Notch гэдэг бас 1108 13 гэдэг гэрэлтийнх нь онсар өдрүүдийг бичсэн байдаг. Нэг тийм өгнүүд байдаг шүү дээ. Тэрийг нь бүр Microsoft яг тэр Notch-ос болоод устгах төвшөнд хүртэл явсан л да. Үүнээс гадна Minecraft 10 жилийн ойн үйл ажиллагаан дээр Notch-ийг өрөөгүй. Юу нэгэ харахад яг амжилттай хэд хэцүү, амжилтгүй хэд хэцүү тийм өмнөц амьдрал амьдсан санагдсан. Тэгээ яг л нэг тийм Minecraft creative mode гэж байдаг шүү дээ, тий. Юуснаа хийж болдог. Гэхдээ яг хүмүүс нэг creative mode дээр цагийн өнгөөд байдгүй шүү дээ. Яг л survival mode дээр л хамгийн сонирхолтой, хамгийн удаан тоглолтууд гардаг. Яг тэр шиг санагдсан. Зүгээр л Notch нэг тийм creative mode нэцэд амьдраад амжсан санагдсан л та. Эцэцтэй survival нь хамгийн гоё юм шиг ээ.